Үзэгчдээ манай мэдээллийн хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Манай өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрийн зочноор Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал сэтгэл судлаач Басмат өрх дэрэг байна. Хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За тэгэхээр хичээлийн шинжил эхлэх гэж байна. За тэгэхээр маш олон 6 настангууд маань 1-р ангид элсэн оролцох гэж байна, элс суралцах гэж байна. Тэгэхээр яг 6 настай хүүхдийг сэтгэл зүйгээр нь хэрхэн бэлтгэх ёстой вэ? 6 настай хүүхдүүд маань сургуульд орно гэхээр яг ямар сэтгэл зүйтэй байдаг юм бэ? За 6 настай одоо хүний амьдралын одоо энэ мөчлөг бол шинэ амьдралд орж ирсэн тийм ээ, одоо цэцэрлэгийн юм уу эсвэл цэцэрлэгт яваагүй хүүхдүүд бол ингээ эргэл буцалтгүйгээр сургуулийн амьдрал руу орж байгаа тийм ээ. За тэгэхээр яг энэ орох энэ шинэ амьдралд дасах мөчийг соёлын шокийн үе гэж нэрлэдэг байгаа. Ялангуяа цэцэрлэгээр яваагүй хүүхдүүд бол нэлээд хэцүү тусдаг. Тэгэхээр энэ соёлын шокийн үеийг хэрхэн даван туулах вэ? Энэ яаж одоо хямрах вэ гэхээр ер нь багш нараас бид нар асуудаг л да. Багийн багш нараас за хүүхдүүдтэй одоо яг энэ дасан цэгцэх ялангуяа эхний 2 сар үргэлжилнэ. Энэ одоо учраа олохгүй ингээд бүр шинэ орчинд тасгаж байгаа юм шокийн үед яаж туслах вэ гэхээр за суулгаж сурна. За гарын зөвшөөрнө гэдэг багшийн тактик ч юм уу одоо дээрээс өгсөн чиг байна гэж бодъё л доо. За тэгтэл гэрийн даалгаврууд ийм хуудас дүр юм өгдөг тийм ээ. За ингээд нэг хуудас зурлага зураад ирээрээ гэдэг. За нөгөө зурлагаа зурж идэл дундаас нэхлээл дээш нь доош нь том зураад л тийм ээ. Нөгөө хүчин салхаад эхэлдэг байна уу. За ээж нь одоо бол хийлгэж яхана шүү дээ. За тэгээ яаж ч одоо шаардаад нөгөө хүчээлэгтэй хийгээ болчлоо. За магадгүй загнана тийм ээ. За тэгээ ээж бүр дийлхээ болоод аав үзнэ. Аав дийлхээ болоод одоо юу гэдгийг том дугаар загнадаг ч юм уу. Чи одоо ингэх юм бол сургууль яаж сурах юм чи ерөөсө чадахгүй юм ба чам шиг залах хүн да гэдэг ч юм уу тийм. За тэгэнгүүт лимийн дундуур нь ороод за байл одоо хүүхдийг битгий гэдэг ч юм. За ингэ нэг бицэн нөгөө хүүхд чинь нөгөө төвтөр дүүрэн зурлаг зурх гэж 3-4 цаг уйлаантай майлаантай хэрүүл уралтай суудсан байна уу. За тэгээ нэг юм анигаа өгдөг л да. Багш нь за хүүхдүүдэд гэрийн даалгавар өгсөн тийм ээ. Гэрийн даалгавар гэж юу вэ? Ойлгосноо хийсэн үү гэж асуусан чинь. Нөгөө гэр бүлэрээ хэрэлддэг үү гэж хэлсэн байгаа байхгүй. Тэг яагаад гэж байгаа гэсэн чинь өстө өчтөр бөө юм болсон шүү дээ манахаас ээж загнаад аав загнаад эмээ өмөр би уйлаад гэдэг. Тэр нөхдөд гэрийн даалгавар гэдэг анхны ойлголт яаж ийнү гэхээр гэр бүлэрээ тийм ээ яана би сурч чадахгүй болов гэдэг юм юутай байхан тийм ээ. 2Z гэдэг зарчмыг баримталдаг. 2Z зарчмыг. За 2Z зарчим гэдэг нь юу гэхээр залхаахгүй, загнахгүй гэдэг энэ зарчим. Яагаад гэвэл хүүхэд сургуульд ороод одоо энэ хямралыг буюу даван туулах, амжилттай даван туулах үр дүн нь юу вэ гэхээр би чадна эсвэл чадахгүй гэдэг энэ хоёр асуултанд хариулдаг байна. Тийм учраас эцэг эхчүүд багш нар хүүхдээ чаднаа гэж итгүүлэхийн тулд л сэтгэл санааг нь бэлтгэнэ шүү дээ. Тийм учраас 2Z. За энэ нь болохоор залхахгүй, загнахгүй гэж аам чинь гэрийн даалгавар өгөх хэрэггүй ч л гэдэг. Тэ. За хэрвээ өгье гэж бодох юм бол одоо юу гэдгийг зурлагын нэг 3-5 мөр. Тэ эхнийх нь мохоо ээж болно. Хоёр дахь нь арай дээр, гурав дахь нь хамгийн сайн хэлбэр. За тэгэл болоо амьдралын үргэлжлэх жишээтэй. Эснийх нь онцлог тохирсон даалгаврыг өгөөл гэсэн. Тий, ер нь бол залхахгүй байх гэдэг нь мангийн чухал. Өөрөөр хэлбэл багштайраа орлоо дахиад нэг хүнд ээнэгшин дасаж тэ нэг хүнд хайрлагдах гэж тэр хүн чинь хайрлагдаж үнэлэгдэж агтдаг тийм орчинд орж иж чинь тийм ээ. Тийм учраас тэр багш эхний өдрөөс эхлээл залхаагаад л тийм үү. Тэгэл гэртээ очиж гэрийн даалгавар хийх гэж загнаад л ингээд ирэхээр л хөөх энэ сургууль гэдэг чинь хэцүү юм байна. Хөөх би юм чадахгүй юм шиг байна. Тэгээ энэ хүмүүс бүгд муухай ааштай болж байна. Бүгд одоо стресс чинь юу гэдгийг тийм ээ. Ингээд ойлгоод ирэх юм бол тэгээ өдөр болгоны ачаалаг аваад ирэх юм бол хүүхдийн нөгөө стресст орж эхэлдэг тийм ээ. За дээрэс нь дасан зохицох хямралаас гадна бүр неврозны одоо өөрчлөлтүүд ордог ч юм уу. Шүн нойрондоо мууддаг ч юм уу. Эсвэл шүдэ хавирдаг болдог ч юм уу. Тийм ээ. Зарим нь одоо бүр ингээ хамар нь битүүрээд хамрын доторх одоо салсны хөөдөг ч юм уу. Хөлөрдөг байдаг тийм ээ. Ийм шин сэмтгүүд илэрд эхэлдэг. Тэгээ ялангуяа ингээ 11 12 сарын үеэр хит ингээ хүүхдийн ачаалаар дараад ирэхээр тийм учраас одоо сэтгэл зүйн үүднээс бол хүүхдийг юу гэхээр залхахгүй байх нь бол номер 1.
Тэгэхээр эхнээсээ л тоглоомын аргаар тоглонгоо суралцаал тэгж яхтаа л өө би чадах юм байна. Хүүхд сургуульд явах чи ямар гоё юм бэ гэдэг ойлголтыг төрүүлээд одоо юу гэдгийг эхний 3 мөр бичсэн байхад эхнийх нь мохоо сүүлийг сайжирч тэр харж гин үү? Чиний гар зөвсөрч гин, чи улам сайжирч гин гэх байдлаар эцэг их багш нар нь аль аль нь тэгж ажиллана гэсэн. Өөрөөр хэлбэл одоо энд ажиллаж байгаа хүмүүс гэр эцэг эхэнч тэр багшинч тэр чи чадаж байна. Яг ингүүл чадах гээд байна гэдэг энэ одоо мэдрэмжийг ихтгэл өмчлийг өдөр бүр хорон бүр өгж явах хэрэгтэй. Гэхдээ хүүхэд үнэхээр чадахгүй байхад тэгээ худлаа чадж гэсэргээд 3 дугаар анги хүртэл нь бичиг үсэг сурахгүй байж бас болохгүй. Тэгэхээр өдөөс ингээд жижигхэн алхамаар л дасгалжуулагчийг ажиллаад тэр агцыг яаж мэдрүүлэх үү, тэр агцыг хүүхэд нь өөрт нь сайн тодорхойлж ойлгуулад ирэх юм бол хүүхэд итгэл төрөх нь шүү дээ. Тийм учраас 2 дахь зарчим нь бол 2А гэж байгаа. 2А алдааг нь биш агцыг үнэл гэдэг. Агцыг үнэл гэдэг. За бидний үед бол нэг сайн сурч чадахгүй байгаа хүүхдийг бол улираадаг байлаа шүү дээ. Улирсан хүүхд эхнээсээ сурж байгаа тохиол улам сайн сурна да. Тийм тохиол баг байдаггүй. Тэгээд бүр муу давчдаг те. Тэр яаж гинэ? Би чадахгүй юм байна гэдэл тархиа блоклчдаг байна. Энийг багш нар эцэг эхчүүд ингэж блоклдог байгаа байхгүй. Тэгэл хүүхдийг за чи хийдэхэр би чадахгүй. Тэгээ би чадахгүй юм байна гэл ингэж хэлдэг. Энэ блокийг тайлах гэж бөө ажил болдог байхгүй. Тийм учраас open mind буюу одоо ингэ тархийг нээлттэй ийм байлгахын тулд хүүхдийг чадахгүй гэдэг мэдрэмжийг хизээж өгч болохгүй. Тийм учраас алдааг нь биш агцыг үнэл гэдэг учир нь байна. Тэгэхээр ийм одоо сүүлийн үед бол одоо 10 сүүлийн анхны 6 насны ахуд бол энэ тал дээр багш нар бэлэн биш байлаа л да. Манай хүүхд ч гэсэн одоо 6 насны хамгийн анхны хүүхдүүдийн нэг ингээд багштай нь уулзахад ерөөдөө тийм 6 настай хүүхдээ сэтгэл зүгээр судлаагүй энэ хүүхдэд яах вэ хүүхд гэнгүй дээрээс амар хичээл шахацсан тэрийг сурах ёстой гэж ерөөсө багш нь ядраал хүүхд нь ядраал бүр сүлдээ бүр ингээд хичээлхээс нэг хүүхд чинь бүр үзэн ядгаар болж байгаа байхгүй та ингээд бүр гэр бүлэрээ боо юм болж шин. Тэгээд танах хүүхдэд даалгавар хэлэхгүй байна гэхэргүй энэ чинь энэ бүр энэ хичээлд дургу болох гэдэг энэ говь тийм байхгүй хэвээр нэр хэлэх хэвээр гэл тэ. Ийм байдалтай байсан. Тэгэхээр ердөө гол юм хэлэхэд байгаа нь юу гэхээр би чадах юм уу чадахгүй юм уу гэдэг хоёр салаа зам дээр л энэ хүүхдийг бид ихтгэл төрүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Тэгэхээр мэдээж чадна гэж итгүүлэхийн тулд хоёр зэ залхаахгүй, загнахгүй. Нөгөөх нь алдааг нь биш агцыг үнэлнэ. За ингээд 3 дугаар ингээд орохдоо жинхэнэ сургуулийн сурагч болж төлөвч байна. Энэ амьдрал тасан цогцож байна гэсэн. Эхний жид бол үнэхээр уучраа олохгүй одоо би чадах юм болов багш намайг яаж хайрлах бол багш намайг яаж магтах бол манай найзууд намайг одоо хүлээж авах бол тийм ээ гэдэг ийм одоо хүлээлт юунууд өсөл байдалтай одоо яаж байр суурь эзэл гэж зовдөг байна шүү дээ. Тэгэхээр энэ үед нь багш бол маш найрсаг хандах учиртай. Тэгээ багш найрсаг хандах учиртай. Яагаад тэгэхээр багшид энэ шиг замаар Эрдэнэ ном дуртай болох уу юу гэдгийг шийдэгдэг байна. Жишээлбэл одоо ээж аавдаа энэ шиг замаар энэ хорвоод би чухал үнцэнтэй хүн үгүй юу? Тийм ээ энэ хорвоод би хайрлаж одоо өсгөө гэдэг нинжин сэтгэлдээ хүн чанар тэр амьдралын утга учир гүн гүнзгий тогтдог байхад тэгээ эцэгхийн хайраар л энэ хорвоод хайртай байх хэсэг шийдэгдэг байна шүү дээ. Гэтэл Эрдэнэ ном дуртай байх уу? Эрдэнэ номын талбарт би одоо Эрдэнэтэй боловсралтай, ажилтай, мэрэгчлээ ийм хүн болох уу гэдэг чинь тэр багын багшаас шалтгаалдаг байхгүй. Тийм учраас багын багш 5 жил одоо багад нэг багшийн гараар явдгийн учир энэ байгаа. Багш солигдохоор л багштай орхигдсон. Багшийн арга барилад өөрчлөгддөг. Дахиад багш солигдоод ирэхээр багшид хүндлэх сэтгэл, Эрдэнэ номд энэ шиг дасах тэр даслууд нь ингээ саатал үсэт хэлдэг байхгүй. Ялангуяа ингээл 5 дугаар ангид одоо нэг хэцүү анги гэл нэг хувийн сургууль бидэнд нэг ангийн хүүхдүүдийг ажиллуулж ялаа л да. За тэгэхэд яасан гэхээр огт багшаа хүндэлдэггүй гэж. Багш нарыг ерөөсөө огт тоохгүй бараг л өөдөөс нь хочлоо янз янз юм хэлээл тэ. Одоо 6 дугаар ангидаа тийм хэмэрл гарч байгаа шүү дээ. Тэгэхэд яасан бэ гэсэн чи тэдний сургуульд 10-аад багш солигдсон байсан. Ингээл багшийг хүндлэх, багшид энэ шиг тэр дасал нь эмх замараг болсон байгаа байхгүй. Тэгэхээр тэр багшаавын барилга, багшаавын ээнэгшил, тийм ээ багшаавын хүндэтгэл, итгэлцэл гэдэг юм чинь алдагдчихдаг байгаа байхгүй. Тийм учраас багын багш болж уус солидгүй байдгийн учир юм. За тэгвэл бас асуух хэрэгтэй. Бас учиртай. Багын багш ямар хүн байх ёстой вэ? Насны хувьд бол тийм чухал биш. Тийм ээ. За харааны хурд сайтай, хөдөлгөөний хэмнэл нь хүүхдүүдэд тохирох үйс, сэтгүүн хурдан хөнгөн
тийм ээ. Хүүхдийг хайрладаг. Хүүхдэд эрдэм ном заахын тулд ажилдаа хачих туртай байхад л дараагийн ур чадварыг эзэмшиж чадна. Агтл манайхан бол ингэж маш их шахдаг. Тийм үү? Тийм хатуу чанга багшийн гарт оруулнаа. За хүүхдэд залхаагаад хизээч эрдэм номд дургу болгочих үү гэдгийг харуулах гэдэг. За хоёрдугаарт хувийн сургуульд хүүхд маань гайгүй сурах юм шиг байна. Гэтэл нөгөө хувийн сургууль нь яадаг вэ гэхээр баахан хичээлээр дараад дээрээс нь англи хэл, орос хэл үзүүлээд за нөгөө хүүхдийг хүүхд насыг шууд хулгайлж эхэлдэг. Тэ? Хүүхд насыг боснуулж эхэлдэг байгаа байхгүй. Тийм учраас ер нь бол яг одоо хэл шинжээчдийн судалгаа хараад үзэхэд бол нэг 12 жил бол их хэлээ маш сайн үзэх хүн гадаад хэлийг төдийчнээ сайн сурдаг гэж батлаад байгаа шүү дээ. Гэтэл ингээд хэлээ сайн эзэмшиж чадаагүй байгаад бахан одоо эдийн хэл үзүүлээд аль нь сайн биш болгочдөг тал бий. Энэ бол хэл сэтгхүй ирнэ гэдэг үднээс бас жоохон асуудалтай байгаа шүү. Тэгэхээр их ачаалттай их олон хэл үздэг сургуулийг сайн гэж үзвэл бас хүүхдэд эргэлзээтэй шүү гэж хэлэх гээд байна. Хүүхд дүрм журамд танилцуулна гэж байгаа шүү тийм ээ. Тэгэхээр дүрм жураг мэдээж хүүхд бичиг үсэг сураагүй байгаа юм чинь. Тэрийг үлгэрээр сургадаг. Дүрм бид аль алинд нь эрэхтэй. Энэ бидний аюулгүй байдлыг хамгаалдаг, эмгэг цэцтэй байхад тусалдаг гэдгийг хэлхээсээ илүү одоо дүр тоглоудаад тийм үү эсвэл үлгэр тоглоулаад дүрмгүй байвал ямар болдгийг, дүрмтэй байвал ямар байх вэ гэдэг ялгааг нэг сайн ойлгох байдлаар хөнгөн ойлгуулждаг тал бай. Тэгэхээр жишээлбэл Швейцарт сурж байгаа хүүхдүүд зөвхөн дистогоо сураад гэхдээ хажуутайгаа хүүхдийг өмөлөхгүй, хажуутайгаа хүүхдийг тоншихгүй, тийм ээ дээрлэхгүй ч юм уу ийм байдлаар сайн суралцсан байхад манайх бараг одоо юу гэдгийг хүрдээж хийжлээд хэлсэн мөртлөө яг одоо амт шиг байж байгаа жишээ тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө нийгэмшил, нийгэм хамгаалалтаа дасан зохицох маш чухал. Тэн дээр нэлээд анхаарах нь номер 1 асуудал. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй яг ямар байдаг юм бэ? За өсвөр насны хүүхэд бол 3 янз штэ. Дотороо 3 хуваадаг. Эрт үе, дунд үе, тийм ээ. За ер нь бол 10 наснаас дунджаар 10-аас 12 нас бол эрт үе гэж байгаа. За энэ үеэс эхлэхээр гормоны дэвшил дөнгөж эхэлнэ. За ээж аав одоо багшийн хамаарал, багш мэднэ гэдэг хамааралтай байсан бол найз чухал болж эхэлнэ. За бие дааж өөрийн гэсэн хүрээлэл, өөрийн гэсэн практик бий болгож тэр дундаа би хинбэ гэдгийг тань мэдэх юм чухал үе ирдэг байна. За тэгээд янз янзын дуулан секс рүү орж гарна, янз янзын найзуудаа нийлж сална тийм ээ. Энэ зүгээр өөрийгөө олгож байгаа хайлт гэсэн. Тэгэхээр энд бол эцэгчүүд бэлэн байна гэсэн. За хоёрдугаарт бол дунд үе 13-аас 15 нас тийм ээ. Энэ бол одоо гормоны идэвхжлийн одоо оргил үе гэж үздэг. За эсрэг хүүсэнд харлаа бас сонирхож эхэлнэ. Дуулна. За сэтгэл хөдлөлийн үед бол огцон зочмог ийм болдог. За тэгээ мэдээж охтуудын менструац гэдэг юм уу хөвгүүдийн хувьд нөгөө нойтон сэрэх гэдэг энэ байдалтай холбоотой энэ сэтгэл санаа маш их ямардаг, уйлмар болно, ашгармаар болно, гомдон тийм ээ. Тэгээ нөхцөл байдал огцон зочмог үйлдэл хийдэг. Магадгүй энэ үед амиа орлох үйлдэл хийдэг ч юм уу. За эсвэл зүгээр найз болъё гэх юм бол андгаа тангараг тавьж найзалдаг ч юм уу. Гэт ямар нэгэн зүйл дандаа хэтрүүлсэн хариулт үзүүлдэг. Ер нь сэтгэлийн хамгийн тогтворгүй динамик өндөртэй үе. Энэ үеийг нь тэнцвэржүүлэхийн тулд тэр тархины брокколин төв гэдгээс нь залхуурлын гормон ялгарч энийг тэнцвэржүүлж идэг байх нь. Тэгэхээр энэ үед бол эцэг эхчүүд бэлэн байх хэрэгтэй гэсэн үг тийм. За намайг тайв орох, надад итгэж, тийм би мэдэж гин гэдэг ч юм уу. Ийм байдлаар хариу үйлдэл үзүүлдэг, би даах байдалтай болж штэ тийм ээ. За хожим үе нь болохоор би ямар авиас бэлэгтэй юм, ямар ажил мэргэжилтэй болох уу, ямар одоо ажил хийдэг болох уу, ямар гэр бүлтэй болох уу, хаана амьдардаг болох вэ гэдэг энэ 5 асуултанд хариулт хүсэл хүлээж идэг. Энд нь хариулт өгчих юм бол тэр тухайн хүүхд өөрийгөө олоод ирэхээр одоо чигээрээ яваад эхэлдэг байна. За тэгэхээр өсвөр насны явд хүүхдийн энэ их одоо динамиктэй ийм үед нь бол мэдээж хүүхдийг ингээл айхтар хашгираа, загнаа, шийтгэхэд байхаасаа илүү өөрт нь сонголт өгөөд сонголт нь алдаатай байсан ч тэр алдааныхаа гашууныг өөрөөр нь амсуулах байдлаар сонголтонд хариуцлагатай байхаар ажиллах нь чухал гэж үзэж байгаа. Нөгөө талаас энэ янз бүрийн нөгөө одоо алдагдал эрсдэлд орохоос сэргийлэх гэвэл авиас бэлгийн тодруулаад, сонирхлын тодруулаад тэрэнд нь тохирсон хоббитэй болгоод тэнд нь донтуулж болно. Стихийн бол нөгөө PCMS одоо янз янзын юм донтох гэдэг тал бий тийм ээ. Тэр сэргийлэх хэрэгтэй. За баярлалаа. Үзэгчдээ манай мэдээллийн хөтөлбөрийн зочноор Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал сэтгэл судлаач Баасан Бат оролцлоо. Анхаарал хандуулсанд баярлалаа үзэгчдээ.